Алс холын Йоб гаригийн хүүхдүүд болох Айдо, Мидо, Кидо 3 эрдэм мэдлэгийн ирэлд гарлаа. Тэд уртаас урт зам туулсаар эрдэм мэдлэг ориглон байдаг цэнхэрхэн дэлхийн гарагт ирлээ. Тэд тэнд хүүхдүүдтэй цахимаар танилцсан найзууд болж хүүхдүүдийн тусламжтайгаар эрдэм мэдлэг сурч эхлэв. Айдо, Мидо, Кидо нарын эхлүүлсэн цахим аялалд дэлхийн өнцөг болон бүрээс хүүхдүүд нэмэгдсээр. Тэд өдөр бүр тоолж, нэмж, хасаж, үсэг сурч, уншиж, бичиж, сонирхолтой тоглоом тоглож, уудах завгүй хөгжилтэйгээр суралцж байна. Цахим аялал нь нийтийн 800 гаруй хичээл дасгал ажлуудаас бүрдсэн 4-өөс 10 насны хүүхдүүдэд зориулсан боловсролын платформ юм. Хичээл дасгал болгоныг Монгол, Казах, Тува хэлнээр буулгаж, сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулан хөрвүүлсэн. Цаашид хичээл дасгал бүрийг англи хэлнээр орчуулах юм. Тиймээс цахим аялалд хүүхэд бүр нэгдэх боломжтой. Малчны хот, аймаг сум, алслагдсан дүүрэг гээд хаанаас ч хүссэн цагта интернет хүйдж үзэж суралцах боломжтой. Амжилттай дуусгана. Цахим аялал платформын хичээл дасгал ажлуудыг багш арга зүйч, мэргэжлийн уран бүтээлчид хүүхдийн онцлог хүсэл сонирхолд нийцүүлэн бүтээсэн юм. Ямар гоё юм бэ? Хурдхан Айдо, Мидо хоёрт хэлнэ. Кидогийн өдрийн дэглэмийг зөв дараалалд оруулаарай. Зөв байна. Баяр хүргэе. Амжилттай дуусгана. Мөн хүүхдийн хүсэл сонирхол, эдвэх оролцоог дэмжсэн, хичээлийн агуулгыг бүрэн багтаасан, виртуал орчинг бий болгож, хиймэл оюун ухааны тусламжтайгаар сурагчдын сурах үйл явцыг хянах, засаж залруулах, дэмжин туслах зорилт тавин ажиллаж байна.